За энэ 7 хоногт улсын хурлын 20 гишүүний өргөн барьсан эрүүг үйлийг нэгдсэн чуулганаар оруулж хэлцэх гэж байна. Тэгээд улсын хурл суул бүх намуудын гишүүдийн төлөөлөл оролцсон эрүүг үйлийн өөрчлөлт байгаа. За 5 үндсэн асуулт хөндсөн. Нэр томьёо, найруулга болон зарим талаараа философи, үзэл санаатай холбоотой 5 зүйл байгаа. Би энэ 5 зүйлийн 3-ыг нь дурдъя. Нэгдүгээрт нь эрүүг хөлөндөө худал мэдээлэх гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ худал мэдээлэх гэмт хэргийн дотор ямар өгүүлбэр байгаа вэ гэхээр хуулийн этгээдийн алдруудыг үндэд халдсан бол гэдэг нэг юм ойлголт байгаа. Сүүлд эрүүг хуулийн хуульд өөрчлөлттэй холбоотойгоор энэ хуулийн этгээд гэдгийг ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болж хуурсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас хуулийн этгээд учраас бидний алдруудад халдлаа гэдэг байдлаар иргэнтэйгээ заргалддаг ийм жишг тогтоод нэг бус нэлээд шүүхийн шийдвэрүүд гараад цөөнгөө иргэд бол яар шийдгүүлсэн байгаа. Үндсэн хуулийн орчин үеийн бид 1992 оны үндсэн хуулиар арчилсан либерал үндсэн хууль гэдэг тунхагласан. Энэ үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхөөс нэр төртэй байхыг бол хоригддог. Нэр төргүй дийг нийт гэдэг ойлголт зөвхөн иргэний эрхчлөөний хэсэг байдаг. Тийм учраас хуулийн этгээд гэдэг эрүүг хуулинд ашиглагдсан нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх ийм нэг гажуудсан байдал бий болж эхэлсэн. За арчилсан улс орнд төр хуулийн этгээдийн эрхэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаанд. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүйдээр төр энийг ашиглах гэж оролдож байгаа байдлыг халахын тулд энэ хуулийн этгээд эрүүгийн хууль заасан хуулийн этгээд гэдэг ойлголт нь төр хамаарахгүй гэдэг тайлбар хийж өгч байгаа. Нэг зарчим байна. За хоёрт нь нийгэмд аюултай шин чанар, хор уршиг гэх мэтлэн ийм ойлголтуудыг эрүүгийн хуулинд хуульчилсан байлээ. 17 оны нэмэлт өөрчлөлтөөр 2015 онд энэ ойлголт социалист ийм ойлголтуудыг бол халсан байсан. За шүүхийн маш олон шийдвэрт бараг шүүхийн гарч байгаа бүх шийдвэр дотор нийгмийн хор аюулыг үнэлж нийгэмд аюултай шин чанараар гэх мэтлэн байдлаар шийдэх тогтоол уншиж байгаа. Тэгээ энэ ойлголтыг бол халахаар эрүүг хуулинд өөрчлөлт оруулж байна. Та бүхэн анзаарч байгаа бол арчилсан үндсэн хууль бүхий улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг ялахыг хоригддог. Тийм учраас хэмжих түүц маш тодорхой ойлголт бичиж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгийг хэмжих юм боломж байхгүй. Хит субъектив ийм зүйлээр иргэдийг яллаж шийдэж байгаа байдлыг бол эрүүг хуулиас халахаас өөр аргагүй байгаа. За гуравт нь мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц гэдэг ойлголт байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хит хавтгааруулан хэрэгснээс болоод энэ нууцыг хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийдэгдэх дэмжиг тогтсон. Нэг бус сэтгүүлч төрөл шийдэгдсэн тохиолдол байгаа. Тийм учраас энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хэсгийг шинжилэн найруулж 2015 оны эрүүг хуулийг анх бичижсэн тэр үзэл санаагаар нь буцааж бичиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэлт гэдэг энэ ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнуудад хууль сахиулагч нарт үүрүүлж байна. Бусад иргэд хэн ч гэсэн мэдчихэд түүнийг ил болгоод хариуцлага тооцох гэж байгаа бол ганцхан тохиолдлыг тооцож байна. Тэр нь бол нууцлсан гэрч. Нууцлсан гэрчийг мэдсэн этгээд нууцлсан гэрчний мэдээллийг ил болгосон бол эрүүг хариуцлага хүлээж болно. Тэрнээс бусад хавцлах дотор байгаа мэдээ үйл явц мөрдөн шалгах үйл ажиллагаа болж байгаа байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн бол энэ хууль батлсны дараа бол эрүүг хуулиар гэмтэр гэж үзэж хариуцлага хүлээхгүй болж байгаа. Энэ мэт тодорхой философи санаатай шинэ нийгмийн үнд зүйлүүдийг хамгаалах чиглэсэн эрүүг хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийг энэ 7 хоногт улсын хурлаар хэлцгэсэн шийдэх гэж байна. Монгол Ардын намын баг хурал парламентын дээр гарсан юм уу гэдэг үг хэллээ гэдэг асуулт явсан. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн 4 дахь өдөр ерөнхий сайдыг томилготой холбоотой асуудал дээр манай улсын хурлын гишүүд хүртэл ойлголтын маш том зөрүүтэй байлээ шүү дээ. Нэг бус улсын хурлын гишүүн юу гэж хэлсэн гэхээр ийм мундаг ерөнхий сайдыг нэр дэвшүүлсэн ерөнхийлөгчтэй талархлаа гэж хэлсэн. За нийтлэгээрээ улсын хурлын гишүүд юу гэж бодож байна вэ гэхээр ийм ерөнхий сайдыг нэр дэвшүүлсэн намынхан баг хурал гэдэг хандлагатай байлаа. Тэгэхээр биднүүсийн
үндсэн хуулийг мэддэг, үндсэн хуулийг амьлуулдаг энэ оюун санаа ямар их одоо гажуудсан бохир байгаагийн шинж энэ багхгүй юу? Бусад улс орнуудад тухайлбал парламентын засаг бүхий улс орнуудад ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх хэрэг зөвхөн парламентын олонход байдаг. Ерөнхий сайдаа нэр дэвшүүлж байна гэж илэрхийлж парламентын олонхийг бүрдүүлсэн хүмүүс бүгд гарын үсгээ зурж ээж яадаг парламент руу оруулж ирдэг. Манад бол тэгээгүй. Та бүхэн анзаарсан бол парламентын олонх болсон Монгол Ардын намын бүлэг дээр яг цөөнхийн бүлэг танилцуулж байгаа шиг танилцуулсан шүү дээ. Ерөнхий тэр бүлгээсээ ерөөсөө дэмжлэг аваагүй гэсэн үг байхгүй юу? Яг нь чуулган дээр их өндөр хуваар гарсан байж магадгүй. Гэхдээ та бүхэн анзаарч байгаа бол сая засгийн газар огцорсны дараа парламентд бол олох байхгүй болсон. Парламентын олонхийг бүрдүүлж байгаа бүлэг дотроо 30-30 эдээр хуваагдаад одоо талцаа хэрэлдээд засгийн газараа кабинетээ байгуулж чадахгүй сууж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө юу вэ гэхээр парламентын олонхоосоо нэр дэвшиж гарч ирсэн ерөнхий сайд ерөөсөө биш байна. Энэ бол зөвхөн өөр парламентын гаднаас намын багварлаас дэвшиж гарч ирсэн ерөнхий сайд байна гэдэг маш тодорхой харагдаж байгаа байх. Тэгээ бид бол цаашид ч гэсэн ер нь бол энэ улсын хурлын хууль тогтоомжуулан үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхтэй холбоотой практикад сайжруулахгүй бол сая бол яхаарахгүй үндсэндээ тэр одоо улсын хурлын гишүүдээ ойлгоод байгаа ойлголтыг одоо би буруутгаж хэлж чадахгүй байгаа. Тэр хүмүүс болж байгаа үйл явдлыг хараад ийм юм болж байгаа юм байна гэдгийг хэлж байгаа царай тэр. Тэгэхээр одоо энэ удаагийн ерөнхий сайд ямар ч байсан улсын хурлд олонхоосоо бол босч ирээгүй юм байна.